Хоёулаа ингэж тэгээд авирт нэг юм. За сайн байцгаана уу. Хайрсан мэдэлж үг. За ихээ. Гэтэ нэг cheating or not cheating гэдэг челленж хийх гэж байгаа байхгүй юу? Яа энэ хүний чинь өстө хийх ганц бичлэг хийх гэж. Окей. За хийж эхлэе да. За би эхлэе яах вэ? Асуух уу? За. Өөр хүнтэй караоке ороод love song хамтдаа дуулвал Гайгүй. Тэгэл найс нөхөдтэй хамт явж байгаа дуулна шүү дээ. Зүгээр шүү дээ. Тийш үү? Хасаахан мэдхгүй хин нэгний сториг үзэж лайклах. Харин найз биш гэсэн үг юм уу? Яг өөрийнх нь нөгөө зураг мурган дээр бол яг юу ч бодож лайктаар байгаа юм биз дээ. Флиртж байгаа тандрахаал ядаад байна гэж бол ойлгох шүү дээ. Гүн. Тэмцтэй. Ти байхоо ч гэж. Эксийнхаа зургийг нууцаар хадгалж байвал. Читэн. Тэгвэл санаанд үлдсэн байв яах? Тэрийг бас би мэдэхгүй шүү дээ. Тэгэхгүй юу? Тэр үедээ л олох та. Тэгэл эксийн зургийг хадгалаад айлж идэг л дээ. Хостой илгүүгээр дейтинг ап дээр бүртгүүлэх. Cheating шүү дээ. Яг яах ч юм. Бүтгүүлсэн л. Өмнө нь зүгээр бүтгүүлсэн байсан. Одоо сингл байхтай ч юм уу. Тийм байвал ч одоо яах вэ? Гэтэ надтай үргэлжиж одоо утсан дээр нь аппликейшн байж байгаа л тэгснэ. Яа, тийм байвал Алахгүй. Тэг алахгүй. Өөр хүнтэй хоол идэхдээ хамтдаа нэг аягнаас хоол идэх. Тэр нь одоо юу гэс зүгээр ингээд хоол идж байгаа сольж мөлөөд идэх юм. Үгүй нэг аягнаас нэг авагнаас одоо хувааж идэх. Тэр яхаар чидэг. Мэдгүй чаач мэдээж л юм асуулт гаргасан юм шүү. Зүгээр шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Зүгээр л нэг хоол хувааж идэж байгаа шүү дээ. Тийш дээ. Бас нөө нэг паста болоос юм юм. Өмнгийн сорд. Сошиал дээр ганц би гэж статустай байх. Cheating. Зүр одоо Facebook дээр нэг юу синглэлгцэн. Харин тийм. Cheating юм. Тийш дээ. Гэртнэ. Тэгж худлаа. Facebook дээр сингл гэж байлгаж яг хинтэй шүүж хийж чаддаг юм блэ. Миний хувьд бол cheating. Хайрхт зүгээр юм уу? Сошиал дээр идэхтэй ингээд стори хийгээд байгаа шүү дээ. Найз хүнтэйгээ. Сошиалсаад ах юм байхгүй Instagram дээр л хийдэг үстэй. Хайр. Ингэхгүй юу? Хайр тийм юм шүү дээ. Гүү аха. Гүү. Юм бэ? Гүү. Хайрх cheating биш юм уу? Facebook дээр нэг амар сингл мэнгэлэгдсэн байгааг хараад л юм бодохгүй. Хүмүүс л Facebook руу орж хараад энэ ч үнтэй өртөх юм байна гэж бодож шин. Instagram руу орохгүй шин. Ямар сайн. Өөр хүнд тийм жоохон ялуу никнейм үг. Ялуу. Хүн ч гэж одоо найз таач юм уу? Жишээл. Юу гэж өгч болох вэ найздаа? Юу гэж чийтэнтэй бараг чийт. Хөөрхөн бүхс мүс. Тийм үү? Хүнтэй. Тэ хайр төгцсөн тэс тайр өөрөө устгах юмстэй. Ой. Охин би оруулан за. Харин найзын зураг дээр cute гэж. Комент уу? Тэ. Чатан дээр Reply даад уу? тийм ч юм уу. Тиймэрхүү мэдгүй. Йоо. Яах вэ? Cheating штэ cheating. Манай найз руу. Энд яг юм байх швар. Хин нэгэнд заяа. Өөрийнхөө хайртай дууг чамд зориулж байна гэж явуулах гинэ. Тэр дуу нь ямар дуу байх асуулт байна шүү дээ. Зүгээр найзын дуу байвал юм чинь хин дуу байх. Найз л. Өөрийнхөө дуртай дуу штайраа. Хайртай дуу, өөрийнхөө хайртай дуу. Тэр дундаас яг ямар дуу гэдгээс нь шалтгаална шүү дээ. Тийм үү? Тийм нэ. Тэгэхгүй миний хайртай дуу энэ шүү гэж явуулвал надад лав cheating. Хайртай дуугаа яг тэрэнд сонсгож яах гэдэг. Үгүй юу? Тэгээ хайртай дуу ингээ найзын тухай дуу. Миний найз гэдэг ингээ явуулж ивэл бас зүг шүү дээ. Тэгснээр сонсох гээд байгаа юм уу те тэр үндэ. Яг хайртай дуугаа заавал. Гэхдээ ямар нэгэн байдлаар явуулсан ба штэ. Биш юм уу тэг хариуд. Cheating яг ямар дуу гэдгээс л хамаарах байх. Ямар хайрын дуу авах юм бол дээл cheating штэ. 10 болцсон уу? Ари болоогүй 4 5. Мэдгүй.
Яа. Өөр хүнтэй эможи ашиглаж чадлах энэ зүрх үнсэж байгаа зүрх эможи гэх мэт. Читинг хэмжээ цаашаа юм гомдохоор ч юм уу. Би өөрөө яг тийм эмож тийм хүмүүсттэй юм амар амнаж гэх юм ч цаашаа ян тийм хүмүүнд л яваа. Тэгэхээр яа хайрын нэрээ нөгөө зүгээр лайкныхан зүрх нь улаан байдаг шүү дээ. Мессенжер дээр ч тэр цаанаас улаан байдаг шүү дээ. Тэг солилцуулдаг. Би бүр тэрийг улаан зүрхийг би бүр яг юм амар харамлаж найз руугаа гэр бүл рүүгээ хайр тань руугаа л явуулдаг хгүй юу би. Тэнгүүд хайр болохоор тэр ямар ч хамаагүй зүгээр ингээд лайклаа яваана. Гэхдээ яг читинг биш. Биш. Төрсөн өдрөөр нөөр хүн special gift өгөх гэнэ. Амар юм дуртай юм сэтгэл гаргаж ингэж худалдаж авч өгч юм гэдэг. Читинг. Тийм. Хайр тэгвэл би гомдно. Гэтэ найзсан ч гэсэн үү? Тий. Тийм. Тэр яг ямар найзаас шалтгаалал тэр нэг ихтэй гомдно. Тийм үү? Тийм шүү. Хайрыг оруулахгүйгээр өөр хүмүүстэй групп чат нэг. Чуулт биш. Яг хоо ингээд юу гэдэг чинь хоёр эмэгтэй тэгс өөрөөс аваад нэг эрэхтэй гэж. Тэр хоёр эмэгтэй ямар холбоотой байгаа юм бэ? Мэдхгүй л дээ. Миний мэддэг хайрын найзууд, багын найзууд байвалж байгаа гэдэг. Чинь хууралт биш шүү дээ. Яг нөгөө нэг юм экстэйгээ ч юм уу, өмнө нь харьцажсэн охинтойгоо ч юм уу, би групп чатанд орсон байвал шууд хууралт шүү дээ. Хөөхөн өөр хүнтэй селфи аваад стори оруулах гэнэ. Хөөхөн өөр хүнтэй. Нөгөө хүн царайлах гэж юм. Тийм л юм шүү. Эрэгтэй үнтэй тэгээд зураг аваад стори оруулах. Хөөхөн ер нь ямар амт. Зүгээр л ер нь тийм хүнтэй, эрэгтэй хүнтэй зураг аваад стори оруулах. Зүгээр л стори бол яах вэ? Тэгэхгүй амар текст микстэй л бас жоох юм л дээ. Тэснэ амар дуум байц. Улаан зүрхтэй байл яг. Өөр хүнээс бэлэг авцсан заяа. Төрсөн өдрөөрөө ч юм. За. Тэмүтэ тэргээ хостоо хэлэхгүйгээр нуухан цааш хэлээгүй зүгээр. Энэ надад юм бэлэг өглөө гэж хэлэхгүйгээр зүгээр ашиглаад ч юм уу, хадгалаад ч юм уу. Амиллаасаа ч юм уу. Яг найзаасаа гэж бодвол зүгээр. Гэтэ найзч байсан гэсэн тэр ингээд хайрын талын найз сайн танихгүй. Тэгээ харин авангуудаа хайр хэлээгүй. Зүгээр ах. Хайрлаад гэх юм болж байдаг. Хөө тийм. Ер нь хэлэхгүй байна гэдэг ч юм бас. Хайр угаасаа гэхдээ яг ингэж байжгаад бүх юмаа ингэж амар ярихгүйгээр мартчих магадгүй шүү дээ. Би ч юм болохоор ингэж орж ирэнгүүтээ бүх юмаа гэд хамаг юм ярьдаг шиг хайр ингэ өдөржин болсон юм бүх юмаа яриад надаа ингэ яриад байдгүй. Яг ингэ болсон яриа гэсэн юм тийм шиг байгаа юм мэдэхгүй заяа. Нэг юм болдгоо л ахгүй даа. Тэр нь л би за бартцсан л юм байлгүй дээ гэж бодоод амар стөвлөж авахгүй баха. Тэр угаасаа тийм амар нэлэг авсан гэдэг чинь их амар мартахаар юм биш үү? Авал далтгийг чинь зүгээр ингэ нэг газар болондоо тавьчихсан тэгэл байж байгаа л бүр зүйлд олж молвол тэгэл хайр хэлгээл. Наач нэр тийм хүн өссөн шүү дээ. Миний хөдлөг амар хүчтэй гэнэ хүсвэртэй санагдахгүй нь. Instagram дээр өөр хүний стори байнга лайклах. Өөр их түүний стори. Байнга лайклаад байвал бас эвгүүлтэй. Найз нь байвал яг уу. Найз нь бол яг вэ. Зүгээр. Зүгээр. Найз нь байвал зүгээр. Гэтэ яг тийм танил манлаа. Харин мэдгүй найз байлоо. Харин өмнө надад ярьжсэн энэ манай найз, энэ сайн найз гэж ярьжсэн бол зүгээр. Тэгэхгүй тийм амар сайн найз биш байж лайклаад байвал хэцүү л дээ. Тийм шүү. Тэг өгдөг чи миний бодож байгаа нэг хэд хүн байна. Татлаас. Алдартай заяа. Ийм famous тийм Монгол гэж бодоор заяа. Тэснэ my type гэсэн стори оруулах. Хүмүүс хөвдөс байгаа байл. Уян дуутай ч юм уу. Яг л миний type. Ихээр нэг бачтан яг л миний type. Тэ адилхан байл бас болж шээ. Тэснэ надад шал өөр тийм хүн байгаа. Тэгэх юм бол читэн цаашаа эндхтэй. Гомд шүү дээ. Тэг гомд шүү. Арай л хүмсэд нэ тэ. Хайрч хүмсгээ болцсон юм байна. Хүмсдэх юм байна. Тэгээ ийм байхыг харчихъя. Эмож спам яг ямар ч юм. Зүгээр л яхав. Тэмнэлэн бас эможи интервал зүгээрээ. Зүгээр шүү дээ. Найзтайгаа хамт заяа. Найзынд нь хоноод өглөөнөө цай хамт уух. Эмэгтэй найзтайгаа.
Эмэгтэй найзынхаа найз эрэхтэй тань. Тэр нь найз залуу биш юм уу тэр Биш. Тэр хэлж байгаа бол зүгээр. Би тэр тантай тэнд хонох ч наа ингэж тийм бай. Тийм юм боллоо ингээд тэгээд хэлж байгаа бол зүгээр. Хэлэхгүй болох юм байна. Хэлэхгүй байж байгаа нөгөөд нь би мэдэх юм бол чийдэг шүү дээ. Тийм шүү дээ. Ухааны юм шүү. Өөр хүнтэй одоо нэг утас компьютер тоглож байхдаа дуу хоолоороо тогтмол ярьж тоглолдог. Нэг юм ихтэй хүнтэй хоёулахнаа тоглолдог. Cheating. Хайр чийдэг биш гэсэн юм шүү дээ. Тэг чин lovers болно гэдэг. Тэгж voice-оор ярина гэж хэлсэн асууж. Би л энэ хэлсэн шүү дээ. Баян хамт боллоо. Хоёулахнаа тоглоод би cheating гэж хэлсэн шүү дээ. Зүгээр яг lovers болоод PUBG-н дээр би чинь PUBG ч юм шүү дээ. PUBG-н дээр зүгээр lovers гэж байдаг шүү дээ. Тэгээд тэр мөрөн дээр бол яг байвал зүгээр гэсэн. Тэгээд хоёулахнаа байнга тэгэж сүмбруулыг дов бахад. Бабаг шалбайг байх. тэгээд Түнгэж хэлсэн. Миний ярьж PUBG ч юм байла. би loversтэй эсрэг. Хоёр lovers талдвал. Body гэж байдаг. Харин тоглоом болдог. Шалгалт. Эмэл тоглолт үзтэй. Баян тоглолт юм. Би PUBG байг тоглолдог байсан. Тэр үед баян тоглолдог байсан чинь. Тэр чи корона гэсэн. Нэр харих гэж бороо гэдэг. Би нөгөө бод. За битэрийн бодол нэг иймэрхүү л байлаа дөө. Тэгээд Харин намайг хэр харддаг вэ? Амар хардчихсан удаа. дуулахар юм хийдэг юм чи юу юм хатдаг тий. За дуусгая да ажилтаа. Bye bye. Дараагийн бичлэгээр уулзах юм уу? Имжлэр уулзтаа удах бах. Тэгтээ бай. Хээл тавчлаа. Хойлоо тал л та. Алын л та. Йоо. Итүү би бацаа л та яриа. Нүнддэг бах. Яа, за. Bye bye.